Эрхмүүд үзэгчтэй, эрхмүүд сонсогчдоо Free Podcast-ийн 5 жилийн мэндийг та бүхэндээ хүргэе. За Free Podcast бол 2021 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Жилд 50-аас 62 бичлэг оруулдаг гэсэн ийм тоо байна. За энэ жилээс эхлээд бид нэр хажуугаар нь лайв хийх болсон байна. Тэгэхээр энэ тоо маань өсөх баг. Free Podcast-тай хамт байдаг үнэж дэмжигчид, сонсогчид, үзэгчидтэй бас Free Podcast-ийн 5 жилийн мэндийг хүргэе. Манай Free Podcast-ийн баг бас өргөжж хэлсэн байгаа. Ингээд уран зохиолын булангуудтай болсон. За мөн одоо босын явдал задлдаг болсон. Дээрээс нь одоо түүхэн үйл явдлыг бас задлж ярьдаг болсон. За ингээд шин залуучуудыг игнэн дээр ихтгэхэд бас тэднийгээ нээх ийм боломжийг олгосон гэдгээр бас энэ жил их онцлог байлаа. Ингээ 2026 онд Free Podcast-ийн 5 жилээ болж байгаа. Бидэнтэй энэ өнгөрсөн 5 жилийн хугацаанд хамтарч ажиллаж байсан. За одоо хамтарч ажиллаж байгаа. Цаашдаа хамтарч ажиллах сонирхолтой байгаа бүх хүмүүстэй, бүх байгууллагуудтай Free Podcast-ийн 5 жилийн мэндийг хүргэе. Сайн байцгаана, би Од байна. Free Podcast-ийн хамт олондоо болон Free Podcast-ийн дэмждэг, үздэг, сонсдог бүх хил хүмүүстэй 5 жилийн баярын мэндийг хүргэж байна. Тэгээд өшөө олон жил бүгдээ хамтдаа явцгаая. Бид бүхэн бас улам илүү хичээх болно. Баярлалаа. Сайн байцгаана уу Free-ийн сонсогчдоо, та бүхэн маань сар шиндээ сайхан шинэлсэн үү? За өнөөдөр бол Free Podcast-ийн 5 жилийн ой болж байна. Та бүхэндээ баярын мэнд хүргье. Олон жилийг хамтдаа үдцгээе. Баярлалаа. Сайн байцгаана уу эрхэм үндэд үзэгчтэй. Манай Frame Show-гийн болсон явдал, тань мэдхүү, утга зохиол гээд зөвлбөрийн дугааруудыг 5 жилийн турш тасралтгүй үзэж биднийг дэмжиж ирсэн та бүхэнд чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа энэ ташрамд хичээнгүйлэн илэрхийлж байна. Баярлалаа. Сайн байцгаана уу Free Podcast-ийн үзэгч сонсогч нар минь ээ. Өнөөдөр буюу 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Free Podcast-ийн яг 5 жилийн ой тохиож байна. За ингээд 5 жилийн хугацаанд бид бүхэнтэй хамт байсан та нартай маш их баярлалаа гэж хэлье. За тэгээд Free M буюу Free Mongolia эрхчлүүд Монгол улс хэмээх одоо урайтай Free Podcast-ийн зүгээс та бүхэндээ цаашдаа илүү сайн, илүү чанартай, илүү нарийн их сурвалжтай мэдээллүүдийг, тань мэдхүү түүхийн нэвтрүүлгүүдийг, контентуудыг бэлдэж хүргэнэ гэдэгтээ бол итгэлтэй байна. За тэгээд миний би энэ Малайз улсын нийслэл Куала Лумпур хотоос та бүгдийг мэдчилж байна. За яг миний ард байгаа харагдаж байгаа цамхаг бол дэлхийд өндрөөрөө 2 дугаарт орох Мердека гэмэх цамхагийн өмнөөс та бүгдийг мэдчиллээ. За ингээд та бүгдийн амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг аз жаргалыг хүсье. Сайн байцгаана уу. Free Podcast-ыг байнга үзэж сонсдог үзэг сонсогч нартаа 5 жилийн баярын мэнд хүргэе. 5 жил бидэнтэй хамт байсан та бүхэнд маш их баярлаж авдаг шүү.